Намайг хортой байхад бурханд итгэдгээс минь болж цагдаа нар баривчилж ирүүдэн шүүсэн юм. Тэр зовлонт турсамжийг би хизээч мартахгүй. 6 дугаар сарын 7-ны өдрийн өглөө би нэг настай эгчийн гэрийн унтлагын өрөөнд 3 эгчтэй цуглаж байсан юм. Гэнэт гэрийн эзэн эгч маань зочны өрөөнөөс "Та нар хэн бэ? Яах гээ?" гэж хашгирлаа. Нэг эрэгтэй хүн "Цагдаа байна. Танаа хэрэг нэгжих гэж ирлээ" гэсэн. Энийг сонсоод би өгтлээ хайж зүрх савлаж байсан учраас унтлагын өрөөний хаалгыг даруй цоожлоод бурхны үгийн номуудыг нуулаа. Зүрх сэтгэлдээ бурхан дахин залбирч гэрчлэл зогсохын тулд бурхнаас зүрх сэтгэлийг минь хамгаалж зориг ухаан хайрлаач гэж гуйсан. Амен. Залбирсны дараа бурхны ийм үг санаанд орлоо. Чи юунаас ч айх хэрэггүй. Ямар ч бэрхшээл аюултай тулгарсан ч ямар ч саадгүйгээр миний өмнө тууштай байж чадах тул хүсэл минь саадгүй хэрэгжиж чадна. Энэ чиний үүрэг. Бүү ээ. Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах вүлээ? Амен. Бурхны үг надад эр зориг итгэл өгсөн. Бурхан төгс хүчтэй. Тэгэхээр бурхан миний ард байхад айх юу вэ? Бурхан яг дэргэд минь зогсож байгааг мэдрээд би хаажмаар тайвширч чадсан. Дараа нь цагдаа нар бидний өрөөний хаалгыг өшөглөж эхэллээ. Тэгээд удалгүй хаалганд томоо нүх гаргасан. Зарим нь дайрч биднийг зочны өрөө рүү чирч аваачсан. Зочны өрөө ямар ч юмх замраагүй болж бурхны үгийн номод шалан дээр хэвтэж байсан. Би их уурлаж хорссон шүү. Эд орон гэрлөө маань дээрэмчид шиг дайран хамаг юм онгичж бүх зүйлд гар хүрсэн байсан. Энэ яс бус дарангуйл байлаа. Биднийг цагдаагийн хэсэг дээр аваачаад тусад нь байцаасан юм. Өрөөнд 5-6 эрэгтэй цагдаа байсан. Тэд ханхаар том хүйтэн царайтай ирчүүд байлаа. Тэдний нэг нь 3-4 см зузаан хагас метр урт төмөр саваа барьсан байсан. Хүйтэн нэмсэглэн бид чамайг удаан хугацаанд ажиглаж байлаа. Төгс хүчит бурханд итгэхийг хэн номлосон бэ? Бурхны үгийн номуудыг хаанаас авсан бэ гэсэн. Хариулахгүй болохоор минь тэр инээснэ хэлэхгүй мө? Өө. Тэгвэл одоо чамайг зөөхгүй. Эхлээ жаахан зөөлрүүлнэ. Чамайг заваагаад өгнө гэсэн. Тэгээд морь унаж байгаа зогсолтоор зогс гэлээ. Буруу зогссон гэж бодох үедээ хөл рүү маань чанга шгэлдэг байсан. 2 гар минь унжиж байгааг хараад өнөөх төмөр саваагаар цогтөг байлаа. Төдөлгүй би гараа өргөж чадхаа болсон юм. Хамаг би салгалж 2 хөл хөндөр болсон. Тэр намайг төмөр шүүгээ налаад явган суглээ. 10 минут орчим явган суусны дараа би байрлаа хадгалж чадхаа байсан учраас шалан дээр унсан. 2 цагдаа намайг өргөж босгон ахин явган суугаж тушаагаад намайг байцаасан юм. Намайг юу ч хэлэхгүй болохоор тэдний нэг нь үснээс суурч төмөр шүүгээрөө намайг шахаад 2 туг ус зулгаалаа. Өөр нэг цагдаа цахилгаан бороохоо барьсан байсан. Үүнийгээ асааж унтрааж байлаа. Надад цахилгаан шаржигнах нь сонсогдсон. Тэр цагдаа намайг сүрдүүлэн "Сонсч. Энэ зүйл үнэхээр халуун болж мах шарж болох үс халдгийм. Чамайг ярьж эхлэхгүй бол энийг хэрэглээ шүү" гэлээ. Тэгэхээр би энэ цагдаа нар яахаас ч сэхэхгүй. Үнэхээр тэр бороохоо хэрэглэвэл би тэс чадах болов уу гэж бодлоо. Би маш их айх үедээ бурханд залбирч намайг замчлаач гэж гуйсан юм. Эзэн Есүсийн хэлсэн ийм үг санаанд орсон. Биеийг хөнөөх боловч сүнсийг хөнөөжүүлж чадах хүмүүсээс бүү ээ. Харин бие болоод сүнс хоёуланг нь тамд устгаж чадах түүнээс ай. Амен. Сатан биеийг минь устгаж болохч сүнсийг минь устгаж чадахгүй гэдгийг би тэгэхэд ойлгосон. Өгтлээ тамлууллаач гэсэн би имэн л өхөн. Миний сүнс бурхны гарт байсан юм. Махан биеэл анхаарах юм бол би юудаас болох байсан. Тэгвэл миний сүнс сэтгэл бие сүнэж шийдвэрлэх байлаа. Би бас бурхан бүх зүйлийн эзэн гэдгийг бодсон. Бурхны зөвшөөрлгүйгээр сатан миний амийг авч зүрхлэхгүй. Яг л сатан Явыг уруу татах үедээ бурхны зөвшөөрлгүйгээр Явын амийг авч зүрхлээгүй шиг.
Эдгээр зүйлийн талаар бодоод айх минь багассан. Иймээс би өгсөн ч Бурханаас болон ах эгч нараасаа урахгүй гэж сэтгэл шулуутсан юм. Амен. Тэгээд тэдэнд юу ч мэдэхгүй гэж хэлсэн. Цагдаа тогоор цохиулах гэж бороохоогоо ууртаагаар далаалаа. Гинэт бороохоо нь ямар ч тоггүй болсон. Бодилсан цагдаа "Хөөе, яагаад ямар ч тоггүй байна? Минут юм л байсан та" гэж хэллээ. Би дотроо Бурханд дахин талархсан шүү. Амен. Бурханы талархъя. Энэ нь бүтээг болохоор цагдаа нар өөр зүйл туршсан. Хідэн цагдаа намайг дарж угаад 2 гарыг минь тамхиар төллөө. Өвдсөндөө хашгирсан ч тэдэнд маш чанга бариулж хаад хөдөлж чадаагүй. Тэр мөчөд маш их гутарч арга мохорцсон юм. Тэгээд байцаалтын яг ихэнд намайг эрүүдэн шүүх хэд хэдэн арга аль хэдийн ашиглалаа. Энэ чигээрээ явбал би тэс чадах болов гэж бодсон. Яг тэгтэл ийм магтанд санагдсан. Хайр үнэнч байдлаа Бурханд өгч, Бурхныг алдаршуулах үргээ би гүйцэлдүүлнэ. Бурхны төлөө бат зогсож гэрчлэл өг. Сатаанд бүү боож өг. Бурхны ардын эрхэм чанараа хадгалахын тулд би өгөхийг илүүд үзнэ. Бурхны сануулгах сэтгэлд байхад би диавол сатаныг шившиглэнэ. Шаналл бэрхшээлийг Бурхан тогтоодог. Би өгтлээ үнэнч байж түүнийг дуулууртай дагна. Хизээч дахин би Бурхны нэлэмсийг унгаж санааг нь зовоохгүй. Амен. Амен. Энэ надад тэр даруй итгэл хүч өгсөн юм. Би цагдаа нарт баривчлагдаад тамлуулж байгаа ч ердөөл бие махбодын зовлонгоос олж сатаанд боож өгч болохгүй байсан. Тиймээс нулимсаа бариад тэдэнд юу ч хэлээгүй. Нэг цагдаа намайг асуултаар булсаар л байлаа. "Чи ямар үүрэгтэй вэ? Удирдагч чинь хэн бэ? Хандивын мөнгө хаана байгаа вэ?" гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй гэлээ. Тэр маш их уурлаад уцаа далайж миний 2 хазар руу цохингоо. "Одоо хэлэхгүй чи? Одоо яамаар байна?" гэж над руу хашгичсан. Намайг хичнээн олон удаа цогсон бүү мэд. Гэхдээ миний нэр хөхөрч хавцсан мэдрэгдэж мэдээ алдах гэж байлаа. Өөр нэг цагтаа наад утас чинь хэд хөнгөн, хэд зөөлөн юм байна. Үүнийг харж бай гэсэн. Дараа нь тэр төмөр саваа аваад намайг зоох гэсэн чи бас нэг цагдаа болиулаад "Айлвал дээ. Бидэнд зүгээр л хариулсан дээр шүү дээ. Тэр төмөр саваагаар цохиулах юм бол чи тэсвэрлэж чадах юм уу?" гэж надад хэллээ. Би ам нэхэг болохоор өнөөх төмөр саваатай цагдаа саваагаа далан миний бэлхүүс хөл рүү хэдэн удаа заналтай зохиж би ч өвцөндөө ойртоо тавьсан. Тэд огтхүүний үнэргүй юм аа. Тийм шүү. Миний ойрдоо бусдыг цочоохгүй гэж хайсандаа тэд аимсыг минь авч ам руу чихсэн. Дараа нь нөгөө төмөр саваагаараа бөхс рүү балблаа. Намайг бултах гэж оролдтол 3 цагдаа гинэт ухс хийсэн. Нэг нь толгооноос барьж, нөгөө нь нурууг минь барьж, бас нэг нь хөлөөс барьж агаад бас л цоцсон юм. Зохилт бүрд аимшигтай өвдөлт мэдрэгдэж байлаа. Нэмж 7-8 цагсны дараа тэд намайг босгоод "Хандивын мөнгө хаана байна? Танай удирдагч хэн бэ?" гэж дахиад асуусан. Хариулахгүй болохоор минь намайг орон дээр дарж угаад зодоод л байлаа. Төд одолгүй бөхсний нэг тал нилээд хавдаж байгааг мэдрэгдсэн. Тэд намайг ийм маягаар дахин байцаасан юм. Одолгүй би тэсвэр алдарсан. Энэ бүх эрүү шүүлт зодуур цаашид хэр удаан үргэлжлэх юм бэ? Намайг үнэхээр өгтлэн тамлах юм гэж үү гэж бодогдлоо. Би маш сул дараа болсон учраас Бурханд дахин залбирч "Бурхан минь, энэ эрүү шүүлтийг цаашид тэсэж чадахгүй байх вэ гэж айж байна. Надад итгэл хүч чадал өгч гэрчлэлдээ бат зогсоход замчлаач" гэсэн. Залбирсны дараа Бурханы үгийн ийм нэг мөр санагдлаа. Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл яйлахгүй болж хинж тэднийг дийлж чадахгүй. Амнаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Амен. Амен. Би өхлөөс хайдаг болохоор сул дараа байгаагаа ойлгосон. Сатан миний сул талыг олж хоод Бурханаас хүчээр уруулахад эрүү шүлд ашиглаж байлаа. Сатанд намайг хуурахын зөвшөөрч болохгүй байсан.
Тэр өдөр би өгсөн ч Бурхны зохион байгуулалтыг дуулууртаа даах ёстой байлаа. Сатанд хөнөөгдсөн ч Бурхнаас болон ах эгч нараасаа урвахгүй байх байсан. Би амиа дээсэн дөрөн дээр тавихаар шийдмэгц. Тэгтлэх өвдгөө болсон юм. Цагдаа нар надаас хүссэн үр дүнгээ олж авч чадахгүй гэдгээ ухаарсан учраас арай залуу нэг эгчийг авчраад намайг дахиж зодонгоо эгчд хүчээр харууллаа. Дараа нь тэд намайг өрөөнөөс гаргасан. Гаднаас эгчийн хашгираа сонсогдож хацрыг минь даган нулимс урссан юм. Би гүн гүнзгий хорсол мэдэрсэн. Энэ цагдаа нар итгэхийн аргагүй заналтай байлаа. Эхлээд намайг тамалчгаад одоо эгчийг минь бас тамалж байсан юм. Зүрх сэтгэлдээ би эгчийн төлөө залбираад эрүү шүлтийг даван тулж бат зогсохтод замчлаач гэж Бурханаас гуйсан. Тэгэхэд нэг цагдаа надад талах уух юм авчраад тайтгаруулсан өнгөөр чи жигтэй хийх өвдөж байгаа билгүй? Яагаад өөрийгөө ийм байдалд оруулна вэ? Бидэнд мэдж байгаа бүхнийг хэлж. Тэгээд зовох шаардлагагүй болно. Бурханд итгэгч та нар үүндээ ямар ч юм хийдгүйг би мэднэ. Гэхдээ энд ийм л юм болдог. Коммунист нам та нарыг болохгүй гэж байгаа бол Бурханд итгэж болохгүй гэлээ. Би түүнийг үл тоож. Та нар юу гэж хэллээч би ах эгч нараа барьж өгч Бурханаас урахгүй гэж бодсон. Хэсэг хугацааны дараа эгчийг гаргаж ирсэн. Эгч харваас цагдаа нарт зодуулж тамлуулсан шинжтэй үс нь арзаачсан алах гэж зовж байгааг хараад миний элэг зүрх хэмтэрч хорсол мэдэрсэн. Дараа нь тэд нэрийг минь дахин дуудах үед миний хоол зангирлаа. Энэ удаад надад ямар эрүү шүлд зэгснээг мэдэхгүй байсан. Би ноцтой гэмтэж хөдлөх төдийдл өвдөж байсан юм. Зовлон минь хизээ тусах юм бол. Намайг байцаалтын өрөөнд орох үед нэг цагдаа зодох гээд өнөөх төмөр саваг барьж авсан чи. Талах хус авчирч өгсөн цагдаа надтай тусдаа хэдэн үг салмаар байна гэлээ. Тэгснээ намайг өрөөнөөс гаргаад одоо чи энтхийн нөхцөл байдлыг ойлгож байгаа. Чамайг ам нээхгүй хэвэр байвал дахиад зодно. Нэмээд зодуулахыг тэсч чадах уу гэлээ. Тухайн үед би түүнийг надад тусалж байна гэж бодсон. Зүгээр л нэг ач холбогдолгүй юм хэлж хэрэгтэй байх. Дахиад зодуулахаас зайлсхийж болох байх гэж бодогдсон. Яг тэгтэл Бурхны ийм үг бодогдлоо. Миний ардууд цаг ямагт сатаны залхаа явуулгаас сэрэмжлэх ёстой. Ингэвэл сатаны өрхөнд унахгүй эс бөгөөс харамсахад хэтэрхий оройтно. Амен. Амен. Бурхны үг надад сануулж энэ цагдаа зүгээр л дүр эсгэж байгааг би ухаарсан. Үүндээ тэр надад туслах гээгүй. Намайг хуураад чуулганыг худалдуулж Бурханаас сурвалах гэсэн. Тэр намайг уцаараа цогсон цагдаа байсан. Бас дараа нь нөгөө цагдаа нь төмөр саваагаар зодоход энэ цагдаа намайг дарахад тусалсан гэдгийг саналаа. Гэхдээ одоо тэр надад идэх юм авчирч өгч маш элэгсэх сонсогдох хэдэн үг хэлсэн. Энэ үнэхээр залтай байсан. Харин би үүнд нь хуурдах шахсан юм. Энэ цагдаа нар ёр юм уу зал ашигладаг. Бас биднийг Бурханаас хүчээр уруулахын тулд ямар ч аргаар үзэн шүү. Тийм шүү. Намайг юм хэлэхгүй байхыг хараад дуугүй байсныхаа төлөө зодуулах хэрэг үнэхээр байна уу гэж асуулаа. Би тууштайгаар тийм ээ. Хизээч ах эгч нараа барьж өгч Бурханаас урахгүй гэсэн. Амен. Шийдвэртэй байгааг минь хараад тэр заналтайгаар чамд зөөлөн арга бүтэхгүй юм шиг байна гэлээ. Өрөөнд цагдаа нар надаас чуулганы талаарх бүхнийг удирдагчид хэн болохыг асуусаар л байсан. Гэхдээ би мөн л юу ч хэлээгүй. Нэг цагдаа уураа барьж чадалгүй. Өнөөх төмөр савааг аваад шаргацсан бүксэн дээр минь занчиж хэд хэдэн удаа цоглоо. Цохилт болгоно эл шархан дээр дав сүрж байгаа мэт мэдрэгдэж би өөрөө ирэхгүй ойрдоо тавьсан. Өөр нэг цагдаа намайг сүрдүүлж дараа нь чамайг тогоор цохиулна. Тэгэхэр чи ам нэнэ гэсэн. Ингэж хэлэнгээ тэр цагдаа гинт захаас зурч намайг булан руу шахаад ядарч сүлдтлээ. Нүүрлөө зогсолтгүй чангаар алгацаар байсан. Нүүрэнд минь хурц час хийсэн өвдөлт мэдрэгдэж толгой эргэж дотор мухаарад бөөлжмөр болсон. Дараа нь нэг төмөр дуулга оруулж ирж толгойд өмсгөөд
дуулга руу тэр цаваагараа цохилоо. Дуулгыг цохиод гоё байна уу? Үлдсэн амьдралын чинь туршид энэ хангинаа чиний чихэнд хадагдандаа гэсэн. Тэр хангинаа чихнээс гарахгүй маш их шаналнтай байсан шүү. Хэдэн минутын дараа миний толгой эргэж амьсгал бочирсан. Дараа нь тэд дуулгыг тайлтнаа толгойд арагш нь харуулад буцаагаад өмсөглөө. Надад юу ч харагдахгүй байсан ч тэд өсөрч дуулга руу өшгөлж байгаа нь сонсогдож би газарт түсхийн унсан. Тэгснэ тэд намайг эргүүлж босгоод дуулга руу дахиад өшгөлж би ч дахиад шалан дээр буцаад унлаа. Тэд хүчтэй өшөглөж байсан. Намайг газарт эргээд унах тоолонд шархалсан бүкс дахиад шархиртал өвддөг байлаа. Тэд эцэд цуцах хүртлээр намайг өшгөлсөөр л байсан. Дараа нь намайг дуулга өмсөтөөр морь унаж байгаа нөгөө зогсолтоор зогсгөлээ. Миний толгой эргэж гүзээд маш их манарч байсан. Би дөнгөн данган зогсож чадахтай байсан. Тэд намайг хоёр гараа чигээр нь сунгах гэж тушаагаад гарн дээр 2 аяг ус тавилаа. Миний дөрвөн мөч маш их хөндөрлөж хөл байнга салганаж байсан учраас эднийг дааж огт дийлээгүй юм. Зогсолтоо алдахыг минь харах болгондоо тэд хөл рүү өшгөлдөг байсан. Дараа нь хэдэн цагдаа намайг буудан дээр дарж явах хооронд өөр нэг цагдаа төмөр сав аваад нурууны доод хэсэг болон бүкс рүү цохилоо. Бас нэг цагдаа би их нэг хэсэг рүү архин дахин цохоод удахгүй өвдөлтөд төсвөрлөж чадахгүй үннээ хэлнэ гэсэн. Би цохиулах болгондоо янгинсан өвдөлт мэдэрч өөрөө ирэхгүй орилж исэн учраас нэг хүн хэрдээ давны өөдс аваад амрууч гисэн. Энэ цагдаа нар баахан чөтгөрүүдээс цаашгүй юм. Цагдаа нарын энэ эц төгсгөлгүй тамлалтай тулаад би гагцхуу өгтлээ аж арга мохорцсон. Зүрх сэтгэлдээ өөрийн ирэхгүй бурхныг дуудаж "Бурхан минь, би тэс чадахгүй гэж хайж байна. Надад итгэл өгч, намайг замчлаач. Тэгснээр би энэ орчныг туулж чадна" гэлээ. Залбирсны дараа бурханы ийм үгийг ботсон. Итгэл бол дан гуйлан гүртэй адил. Амьтайгаа хулчийн зуралдвал унана. Харин мөхөхөд бэлэн байвал хөл алдахгүй гатлана. Хүн бүрэг аймхаа бодолд хийдэг бол сатан биднийг итгэлийн гүрийг гаталж бурхан руу орох вэ гэж айсандаа хуурч буй хэрэг юм. Би шаналл зовлонгоос айдаг учраас энэ орчноос мултрахыг юунаас ч илүүтэй хүсэж сатанд хуурцсан гэдгээ бурханы үгийг тунгаагаад ойлгосон юм. Гэхдээ миний ам бурханы гарт байсан. Бурханы зөвшөөрлгүйгээр сатан намайг яаж ч чадахгүй шүү дээ. Тэгэхэд би айхаа болсон юм. Амен. Амен. Бурханд талархъя. Оройн хоолны дараа тэд намайг цагдаагийн хилцээний дэд даргын албан өрөөнд аваачлаа. Дэд дарга нэмсэглээд ингэж хэлсэн. Чамтай хамт баривчлагдсан шаажоо аль хэдийн хэрэгэ хүлээсэн. Бид яг одоо гэрлүүн явуулах гэж байна. Хэрвээ чи хэрэгэ хүлээвэл одоохон чамд оройн хоол бэлдүүлээ. Бас галт тэрэгний тасалбар авч өгье. Тэгэд чи бас хамт гэртээ харж болно. Яаж вэ? Чамд миний саналыг бодож үзэх хэдэн минут өгье. Хэрвээ чи юу ч хэлэхгүй бол байсан газар руугаа шууд буцах ёстой болно. Чамайг тэд яаж зодож яаж тамлахыг би хянаж чадахгүй шүү гэсэн. Асуултад нь хариулахгүй бол намайг үргэлжлүүлэн тамлах нь. Тэгээд бас хорж магадгүй гэж бодлоо. Би маш их уй гунигт автсан. Бурханаас маш хол байгаагаа мэдсэн болохоор зүрх сэтгэлдээ бурхныг ахин дахин дуудаж "Бурхан минь, би шоронд орохоос айж байгаа учраас надад зовх хүсэл өгч махан биеийн сул талыг даван туулахад намайг замчлаач" гэсэн. Залбирсны дараа бурхны үгийн ийм магтандуу бодогдлоо. 你是一个受造之物，理当敬拜神，追求有意义的人生，追求有意义的人生。你既是一个人，就应该为神花费，忍受一
切痛苦，忍受一切痛苦。就你现在受这点苦，你应心里高兴踏实地接受，活出一个有意义的人生，像约伯一样，像彼得一样。你们这些人是追求正道，追求进取的人，你们在大红龙国家站立起来，是被神称为义的人，这不是最有意义的人生吗？ Амен. Амен. Би бурханд итгэдэг их шалтгаанаар баривчлагдаж, эрүүдэн шүүгдчихэд бас шоронд орж магадгүй байна. Энэ нь зөв шударга зовлон юм байна гэдгийг Бурхны үгийг тунгаахад ойлгосон юм. Миний зовлон утга учиртай бурхнаар сайшаагдах байсан. Зүгээр л махан би минь зовлоо гэд бурхнаас урууж болохгүй. Ах эгч нараа барьж өгч байснаас шоронд орсон дээр. Тэр цагаас хойш ди дарга намайг яаж чуурах гэж ороллоо гэсэн би юу ч хэлээгүй. Тэр цөхрөн толгоохоос өгсөрлөө. Өөр нэг цагдаа төмөр саваа аваад миний нуруу бүкс рүү дахиад зогсон. Цохилт болгоны өвдөлд хамаг биеэр тарлаа. Энэ нь тэсвэрлэхээ аргагүй байсан. Би коммунист намгийн чөтгөрийг улам бүр үзэн ядсан юм. Тэгээд хичнээн их задулсан ч шүд зуугаад бурхны төлөө гэрчлэл зогсноо гэж шийдсэн. Ашигтай. Аль хэдийн нилээд орой болсон байсан учраас цагдаагийн хэсгийн дэд дарга надаас ямар ч мэдээлэл авахгүй гэдгээ ойлгоод яваад өглөө. Дараа нь надад талах авчирч өгсөн цагдаа чи ам нэгээгүй л байна уу? Тэгвэл би өнөө шин унтахгүй. Чамайг тарчлаа. Наад амийг чинь хөшөөд онгойлгондоо гэж хэлсэн. Тэгээд 40 орчим сантиметр урттай шугам авчираад нэг гарыг минь барьж алгын дээш нь харуулснаа тэр шугамар заналтайгаар зодсон. Цохих болгонд нь алга халууд үгэн өвдөж байлаа. Би гараа авах гэж үзсэн ч тэр чанга зурчхаад хоёр гар хоёулаа хавдах хүртэл цогсоор л байсан юм. Дараа нь төмөр саваа аваад бүкс рүү дахиад зогсон. Тэр саваа намайг цохих болгонд өнөөх аимчигтай өвдөлт мэдрэгдэж байлаа. Би маш их өвдсөндөө хөлөрч өөрөө ирэхгүй чарлаж байсан. Тэр цагдаа ууртаагаар бид өчнөө зүйл туршсан ч чи ам нээхгүй л байна. Чамайг яг юу бурхнаас уруулах юм бэ? Хэлдэ. Илүү их өвдөлт үү? Эсвэл өхөл үү гэлээ. Ах, тэр диавол юм аа. Намайг бас л юу ч хэлэхгүй байгааг хараад багтартлаа хурлан. Надад турших нилээд олон зүйл байгаа. Хин илүү тэсгээ харъя л та гэсэн. Тэгснээ өөрөө дотортой хөрөм өмсөн агааржуулагчийг хамгийн бага тохиргоо дээр тавиад агааржуулагчийн өмнө морь унаж байгаа зогсолтоор зогсооход дараа нь миний толгой болон бие рүү ус асгаж эхэлсэн. Миний хамаг бие шалбан орж даарсандаа чичирсэн. Дулаацна гэж найдсандаа гараа булгаад хооронд нь үрлээ. Тэр харснаа хоёр гарлуу төмөр саваагаар цохоод гараа сунгаатай байлга гэж тушаасан. Хэсэг хугацааны дараа намайг хоёр хөлөө чадах чинээгээрээ алцаа гэсэн. Тэгснээ цамц өмдөө тайлж дотор хувцастайгаа үлдээд усанд хөл нүцгэн зогс гэж тушаалаа. Намайг хувцаа тайлахгүй гэтэл тайл тэхгүй бол би тайлаад өгөн шүү гэж ширүүлсэн. Надад сонголт байгаагүй юм. Би маш их доромжлогдсон санагдаж нүдээ ширэхтэй л байсан. Энэ диавлууд ястал ёр юм уу юм аа? Дараа нь тэр ус цэвэршүүлэгчийн температурыг хамгийн хүйтнэрэн солиод намайг усаар норгосоор л байлаа. Тэсгэм хүйтнээс болж миний хамаг бие чичирч өвдсөндөө хатгаж үлсэн юм. Тэр нэмж ус асгаснаа. Тугтай байна уу? Энэ бол онцгой шүн. Тийм болохоор тааваараа бай гэлээ. Хэдэн цагийн дараа надад амьсгалахад хэцүү болж зүрх хөндөрлөж би хөхөрсөн байлаа.
Хүний үнэргүй энэ тамлалтай тулгараад би дөнгөж 20 тоодоо өгөх юм гэж юу гэд маш сул дорой болсон. Иймээс зүрх сэтгэлдээ бурханд залбирч бурхан минь энэ цагдаа нарын ирүүшүүлтийг би үнэхээр төсвөрлж чадахгүй. Маш сул дорой болж байна. Хүслийг тань ойлгоход намайг замчлаачтай гэсэн. Залбирсны дараа бурхны үгийн ийм хэсэг бодогдсон. 645 дахь хуудас. Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх. Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж ариун болгодог. Урд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа. Хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагиргалан хэвтэж байдаг газар нутагт түүний харгасаар хяхаж хавцсан хүмүүстээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг. Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийхүү доромжлол хавчлагад өртдөг бөгөөд эдгээр үг энэ бүлэг хүмүүс та нарт биелдэг. Бурхныг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурхны бүх ажилд асар их саад тодгор учирч түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог. Иймээс Бурхны үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж өөрийн мэргэн ухаан гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Амен. Амен. Агуу улаан луу Бурханыг хамгийн их үзэн яддаг. Би энэ улсад төрсөн. Бурханд итгэгчид коммунист намын хяхалт хавчлага харгислалд өртгөн зайлшгүй. Гэхдээ Бурхан итгэлийг маань төгс болгоход энэ хавчлах бэрхшээлийг ашигладаг юм. Би баривчлагдаж хавчгдахынхаа өмнө итгэлдээ маш бардам байж Бурханы төлөө альваг орхиж зарлагдахад бэлэн байсан. Гэхдээ тэр нь жинхэнэ итгэл биш, ердөө төр зүрийн шийдвэр байсныг одоо мэддэг болсноо тэгэхэд бодлоо. Үүнийг гэрчлэл гэх аргагүй, бас үүнд сатан үнэмшгэрг байсан. Одоо хавчлах зовлон эрүү шүлд нүрлэхэд би гэрчлэл зогсож сатан захирагдахгүй байж чадвал энэ л жинхэнэ итгэл юм. Тийм ээ. Амен. Миний уншсан олон гэрчлэлд олон ах эгч баривчлагдаад минийхээс 7 дор эрүү шүлд туулсан ч гэсэн сатанд бууж өгөөгүйг бодлоо. Тэд залбирч Бурханд найдаж Бурханд үнэхээр итгэснээр цангинсан гэрчлэл хийсэн. Иймд би тэднийг дурайж гэрчлэл зогсох учиртай. Үүнийг ухаарад би хүч орсон юм. Амен. Амен. Бурханд талархая. Өд донд намайг цагдан хорих газарт хүргэлээ. Тэд замдаа намайг сүрдүүлж чамайг эмнэлэгт үзүүлэхээр аваачна. Гэхдээ ямар ч бэртлийг чинь бид үүсгэсэн гэж хэлж болохгүй. Зүгээр л чи энд ирнэ гэж зүтгэсэн. Харин аав ээж чинь болиулах гэж зодсон гэж хэл. Үнэн хэлбэл бүрч 7 дор юм бэлдсэн байгаа шүү гэсэн. Хэлсэн үгийн сонссныхаа дараа би багтартлаа урлалаа. Энэ цагдаа нар тийм ичхүүргүй намайг бүр худлаа хэлгэсэн. Эрүүл мэндийн үзлэгийн үеэр эмч миний зүрхийг маш удаан цохилж байна гэлээ. Бас миний нүүр, гар улааж хавгансан. Бүгс хөхөрч хавцсан. Дээр нь гуяар дүүрэн хөөхниц болсон байгааг харсан. Тэгээд надаас яаж жоод ийм бэртэл аваавэ гэж асуулаа. Би дэрэгдээ байсан цагдаа руу зэрвс харснаа. Анхаарал алдаад унчихсан юм гэдгээс өөр юм хэлж чадаагүй. Миний гоё бүксийг цагдаа нар ноцтой гэмтээсэн байсан учраас цагдаа хорих газарт унтах гэж оролдохдоо нуруугаараа хэвтэж зүрхлээгүй. Бас суухдаа 2 гараараа түшиж аажуухан суух ёстой болдог байлаа. Усанд орох үедээ гэмтэлтэй хэсэгтээ санамсаргүй хурчгвал өвдөд хамаг бие мэдээ алддаг байсан.
Надтай 1:20 өрөөнд хоригдож байсан юм ч. Энэ цагдаа нар дэндүү хэрцгий байжээ. Чиний энэ гэмтлүүд наадаж 1 сар болж байж бүрэн итгэн гэсэн. Гэхдээ 10 хоногийн дараа миний гэмтэл тэгж их өвдөхөө болсон шүү. Үүнд би бурханд өөрийн ирэхгүй талархсан. Бурхан талархах. 2 сар гарan цагдаа хорих газарт байхад минь цагдаа нар намайг 10 удаа шүүхэд татсан. Тэгээд ч ам нэхгүй болохоор минь гимшлийн бичиг, харилцаагаа таслах бичиг, бурхны голох бичиг гэх 3 бичигт хүчээр гарын үсэг зурулахаар оролцсон. Зурхгүй гэтэл тэд намайг сүрдүүлж гарын үсэг зурхгүй бол олон жилийн хорих ял сонсоод хизээж суллагдахгүй шүү. Дахин хизээж чөлөөтэй байхгүй гэлээ. Би шоронд байх эцэс төгсгөлгүй урт хугацаа сэтгэлээ уудлах хөнгөө амьдрал. Өдөр болгон хийх ёстой болох хүнд хөдөлмөр. Харгалзагчид хоригдлуудын гаргах зүй бус харьцааг бодсон. Тийм амьдралыг яаж төсвөрлж чадах юм бэ? Би маш их хайсан учраас бурханд даруйхан залбирч бурхан минь шорон дах тэр харанхуй амьдралыг бодохоор би асар их шаналж байна. Тийм болохоор айсуу тэр орчныг туулах итгэлтэй болоход намайг замчлаач гэж гуй гэлээ. Залбирсны дараа бурханы ийм үг санагдсан. Ажлын энэ үе шатанд биднээс туйлын их итгэл, хайр шаардагддаг. Ажлын энэ үе шат өмнөх бүх үе шатнаас өөр учраас бид ялахгүй хаанга байдлаас үдэн бүдэрч болцсошгүй. Бурхны төгс болгож буй зүйл нь нүдэнд үзэгдэхгүй. Гарт баригдахгүй хүн төрлөختний итгэл юм. Бурхны хийдэг зүйл бол үгийг итгэл, хайр, ам болгон хувиргах явдал. Амен. Бурхны үгийг бодож үзээд би ойлгосон юм. Шалгалтын үеэр бурхны хүслийг ойлгосон эсгээс үл хамааран би бурханд итгэх ёстой байлаа. Баривчлагдсанаас хойш цагдаа нарын гарт эрүү шүүлт туулж байхдаа бурхны намайг гих хамгаалалтыг нүдээр үзсэн гэдгээ бодсон. Цагдаа нарын харгас тамллыг би ганцаараа даван туулж хизээж чадахгүй байх байсан. Бурхны чимээгүй удирдамж хамгаалалт байсан учраас чадсан юм. Бас бурхан итгэлийг минь төгс болгохын тулд энэ орчныг ашиглаж байгаа гэдгийг би хоригдлооч энэ нь бурхны хүсэл гэдгийг ойлгосон. Би үнийг дуулууртай дагаж, үүнийг туулахтаа бурханд найдаж, замчлна гэдэгт нь итгэх ёстой байлаа. Тийм болохоор би гарын үсэг зурхгүй гэж бардам хэлсэн. Тэр цагта арга барагдан санаа алдаад над руу зааснаа. Чамд үнэхээр ямар ч найдлага алгадаа гэсэн. Тэгснээ цөхөрсөн царайлаад яваад өглөө. Бурхан талархыг сатан ялагдсан байж тээ. 9-р сарын 1 өглөө цагдаа нар манай авга ихч авга ах хоёрыг авчирсан. Намайг төмөр сандлаас гавлаатай байгааг хараад авга ихч нүдэндээ нулимстайгаар "Тэнэгхэн охин минь дээ. Яаж чи энд ийм олон хоногийг даван туулва? Бид чамайг газар сайгүй хайсан." Авга ах чинь маш их санаа зовсондоо хоёр нүд нь хавагнаад байгаа. Бурханд итгэхэ болно гэсэн тангарах зүгээр л гарын үсгээ зурчих. Тэгээд бид чамайг гэрт аваач. Чи энд зовох шаардлагагүй үсттэй. Чамайг энэ тангарахт гарын үсэг зурсан цагт шүүх хурал хүртэл батлан даалтанд гаргана. Одоо чи гэртээ харж болно гэж нэг цагдаа бидэнд хэлсэн гэсэн. Бас цагдаа нар ах ихч хоёр чинь чамд хичнээн их санаа зовж хэр сайн хандаж байгааг хар. Хүснээр нь хийж гарын үсэг зураад тэдэнтэй гэртээ харгалээ. Би буурал үстэй ядруу сарайтай авга ахыхаа хавгнаад хавдчихсан сүмгэр нүд хазрын даган урсах нулимсыг харсан. Тэр мөчөд би ч бас өөрийн ирэхгүй уйлсан. Тэгэхэд шаналж байсан юм. Намайг баривчлагснаас болж тэд миний талаар маш их санаа зовсондоо намайг ирэх гэж шүнжин энэ хүртэл явж ирсэн байсан. Аавга ах минь үргэлж надад өөрийнхөө төрсөн охин мэд ханддаг байсансан. Гэхдээ ах одоо хөгшрөөд би энэ маш муу байлаа. Би санааг нь зовоохоос өөрөөр ахыхаа төлөө хизээч юу ч хийж байгаагүй. Үүндээ маш их харамсаж байсан юм. Ах эгч хоёр маань уйлж тэгтлээ их гашуудаж байгааг хараад үнэхээр зүрх хэмтэрсэн.
Миний сонор сэрэмж бүрэн алдагдсан юм. Тэр хоёрт өртөө юм шиг санагдсан. Үнэхээр зүгээр л гарын үсэг зураад гэртээ харих ёстой юм болов уу гэж бодсон. Тэр бичгийн агуулга бурхныг доромжлоогүй байсан. Гарын үсэг зурхад тийм ч ноцтой байх учиргүй. Гарын үсэг зурчхаад гэртээ харвал зүрх сэтгэлийн илүү их зовоохоос сэргийлэх байсан. Гэхдээ гарын үсэг зурчихвал бурхныг үгүйсгэж уруух байлаа. Сэтгэлдээ тэмцэлдэж байтал аав эгч мэгшин уйлаад тэнэгхэн охин минь үгэнд ороод гарын үсэг зурчхал та гэсэн. Тэдний найдлах тэж хүлээсэн нүдийг хараад дахиад надаас болж санаан зовж гуниглахад хүргэж болохгүй гэж бодогдсон. Ийм шалтгаанаар тангарахын бичигт гарын үсэг зурсан. Гарын үсэг зурмагц зүрх сэтгэл тэр дороо хоосорч ухаан орсон та. Яхаар би гарын үсэг зурчихдаг үлээ? Ингэснээр бурхнаас урууж байсан биш үү? Наад шиг хүнийг бурхан дахин хизээж хүсэхгүй. Тэгэхэр бурханд итгэх амьдрал минь дууссан гэсэн үг биш үү? Миний ухаан санаа бүрэн балартлаа. Хорих өрөө рүү яаж ч очсон бүү мэд. Тухайн үед тэр тангарахын бичигт гарын үсэг зурсан тухайга бодох болгонд асар их харуулсаж зогсолтгүй уйлдаг байлаа. Миний ертөнд төгсгөл болсон мэт санагдсан. Тэгээд бурхны үгийн ийм хэсэг санаанд орсон юм. Гай зовлонгийн үеэр надад өчөөхөн төдийч үнэнч байгаагүй хүмүүст би цаашид өршөөнгүй хандахгүй. Учир нь миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн надаас нэгэнтээ урвсан хүнд ч би дургүй. Найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүрч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй. Энэ бол миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой. Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хинч надаас 2 дахь удаага өршөөл хүртэхгүй бөгөөд надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үрд үлдэнэ. Амен. Бурхны зөвхт зан чанарт халдаж болохгүй. Би энэ шалгалтыг яаж туулсан? Бурханд итгэхээ болох тангарахт яаж гарын үсэг зурсан тухайга бодлоо. Энэ нь сатааны өмнө бурхныг үгүйсгэж бурхнаас урвсан явдал гэдгийг ухаарсан. Одоо би арилшгүй толботой болсон байлаа. Зүрх сэтгэлдээ бурхныг их орон зайгүй байж шалгалт нүүрлэхэд бурхны хүслийг ирж хайгаагүйд өөрийгөө үзий ядсан. Тэгэхэд илүү их ирж хайхаар залбирсан бол сатаанд хуурдахгүй байх байсан юм. Тухайн үед би өөрийгөө буруутгах байдалтай амьдарч яагаад бурхнаас урвсан тухайга эргцүүлсэн. Ах эгч хоёр минь надад маш сайн ханддаг байсан учраас тэгсэн юм байна лээ. Би тэдний санааг зовоож тэдэнд өртөө мэд байхыг хүсээгүй. Би сэтгэл хөдлөлдөө өргөтүүлэн амьдарч байж. Үнэндээ цагдаа нар л ах эгч хоёрыг минь тийшээ дуудсан байсан юм. Тэд гэр бүлээ гэх сэтгэлийг минь ашиглан намайг өргөтөж бурхнаас урвалсан. Харин би ялган таних чадваргүй байсан учраас сатааны залмихынд хууртаж бурхнаас урвсан. Би маш тэнэг мунхаг байж. Тэгээд үүндээ харамсаж өөрийгөө буруутгасан. Дахин боломж олдвол бурхныг үгүйсгэхгүй тэр бичигт гарын үсэг зурхгүй гэж бодлоо. Дараа нь манай үеэл цагдаа нарт хүн орхотой бугын ивэр гэх мэт эрүүл мэндийн олон үнэтэй бэлтгэл өгч бас 2000 юан бэлэглээд аав ах маань нэмж 5000-ыг барьцаанд төлсний эцэст цагдаа нар намайг батлан талтаар гаргах болсон. Батлан талтын хурлаар орж өдөл цагдаа нар хурааж авсан компьютерийнхаа цоожийг тайлж өгөх гэж хүслээ. Татгалзах юм бол бас л шоронд хийн гэсэн. Ах аавгаа хоёр маань өгөнд нь ор гэж зөвлөлөө. Би компьютер дээр чуулганы мэдээлэл байгаа. Цагдаа нар үүнийг олох юм бол
Чуулганы ажилд хор хөнөөл учрах нь гарцаагүй. Би гэрчлэл зогсох нэг боломжоо аль хэдийн алдсан. Тийм болохоор Бурханаас урвах өөр юм хийхээс татгалзах ёстой гэж бодлоо. Амен. Тэгээд цагдаа нарт нууц үгийг мэдэхгүй гэсэн. Гэхдээ тэд боож өгөөгүй юм. Намайг үргэлжлүүлэн шалж компьютерыг асаагаад нууц үгээ санах гээд үзгэлээ. Гэхдээ тэр үед компьютер асаагүй. Цагдаа нар яагаад тэгснийг техникчээс утсаар асуудал хатуу диск нь нэвдэрснээс болсон байж магадгүй гэсэн. Иймээс тэр цагдаа албан өрөөнд очиж мөнгөө төлөөд батлан даалтын ажиллагааг дуусгах гэж хэллээ. Бурхан талархъя. Би энэ бүгдийг хараад Бурханы хэлсэн нэг үгийг сонсон. Амьдч бай. Үгсэн ч бай. Альва бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинжлэгдэн алах болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм. Амен. Бурханы эрх мэдэл үнэхээр л газар сайгүй байдаг. Бүх зүйл үнэхээр Бурханы гарт байдгийг би үнэхээр мэдэрсэн. Үнэн дээр Бурханд иргэд байж замчилж, харж хандаж байсан гэдгийг хараад зүрх сэтгэл минь Бурханыг их талархал магтаалаар дүүрсэн. Амен. Амен. Бурханд талархъя. Дараа нь коммунист нам хууль хэрэгжилтэнд саад хийхээр гаж урсгалын байгууллага зохион байгуулж ашигласан гэх мэт хэргийн төлөө надад 18 сарын 20 халыг 18 сараар тэнсэн харгалзуулах ял өгсөн. Ах эгч нартай холбоо барих юм бол аюулд оруулна гэж айсан болохоор зүгээр л гэртээ Бурханы үг нууцаар уншдаг байлаа. Хэдийгээр коммунист нам хувийн эрх чөлөөг минь хязгаарласан ч Бурханыг дагах хүслийг минь хорч чадаагүй. Энэ мартагдашгүй туршлага надад үннийг үзэн ядаж Бурханыг эсэргүүцдэг коммунист намын чөтгөрлөг мөн чанарыг тодорхой харуулж, Тийм ээ. би тэднийг бүрэн орхиж голж чадсан юм. Би бас Бурханы үгийн хүч чадлыг мэдэрч чадсан. Махан биеийн харгас тамлалыг тэсвэрлэж чадахгүй удаа маш олон байсан. Бурханы үг л надад итгэл, хүч чадал өгч, эрүү шүүлтийг даван туулахад намайг ахин дахин замчилсан юм. Гагцгүй Бурханд л найдаж болно гэдгийг би үнэхээр мэдэрсэн шүү. Амен. Хихалт хавчлах тулаад биеийн хэмжээ минь дэндүү өчүүхэн байгааг харсан. Үүнийг ойлгохдгүй. Сэтгэл хөдлөлийнхөө мөн чанарыг мэддэггүй учраас би гэр бүлээ дагаж тангаргийн бичигт гар хэвсэг зурсан. Гэхдээ Бурхан гин буруугаас минь болж намайг таягдан хаялгүй. Гимших дахин нэг боломж өгсөн. Бурхан үгээ ашиглан намайг гэгээрүүлж замчилж, намайг гих өршөөл хайраа мэдрүүлсэн. Иймээс би үннийг эрэлхийлэхдээ уламжих сэтгэл шулуудсан. Амен. Нэг л өдөр би коммунист намд дахин баривчлагдаж болохч Бурханыг хангалуун байлгахын тулд Бурханд найдаж цангасан гэрчлэл хийхэд бэлэн байна. Амен. Амен. Бурханд талархъя. Энэ маш нандин туршлага байна. Бурханд талархъя.